Төвийн хөгжүүлэг Отелло хэмээх хөлөг тоглоом Монгол улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа билээ. За энэ тоглоомын дэлхийн авар шалруулах тэмцээн эх 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Хонконгод зохион байгуулагдах юм. За энэ жилийн дэлхийн авар шалруулах тэмцээнд Монгол улсаас 5 тамирчин оролцох юм а. Анх 1883 онд Английн Льюис Боттерман, Жо Моллит хэмээх хоёр найз шинээр сэлдэж хоорондоо тоглож ирсэн Риверс хэмээх тоглоомыг 1973 онд Япон улсын иргэн Гаро Хасагава өөрийн нэрээр бүртгүүлж Отелло хэмээх сэтгхүү хөгжүүлэх шин спортын тоглоом бий болжээ. Оюуны шин спорт Отелло хөлөг тоглоом Монгол улсад хөгжөөд удаагүйч манай тамирчид олон улсад өндөр амжилтыг гаргаж байгаа юм аа. Удахгүй манай тамирчид бүтэн багаараа 43 дахь удаагийн Отеллогийн дэлхийн аварга шалруулах тэмцээнд оролцохоор болоод байна. Дэлхийн аварга шалруулах тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчдыг сонгох сорилго тэмцээн өнөөдөр боллоо. Насанд хүрэгчдээс 3 хүн, тэгээд өсвөр үе 14 наснаас доош насны 2 эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Ийм бүрэлдэхүүнтэй манайх анх удаа Гонконгд болох дэлхийн аваргад оролцож байгаа. Өмнөх дэлхийн аварга шалруулах тэмцээн бол Чехийн Праг хотод болсон. Тэгээд манайх нэг 2 тамирчин олсон, нэг эрэгтэй, нэг эмэгтэй. Нийлбэр дүнгээрээ бол багийн амжилтаар 23 дугаар байранд орсон байгаа. Сорилго тэмцээний насанд хүрэгчтэй ангилалд 14, хүүхдийн ангилалд 26 өндөр зэрэгтэй тамирчид өрсөлдсөн юм аа. Насанд хүрэгчтэй ангилалд Орхон аймгийн тамирчин Намхан Батлаг, Орос 19 дугаар сургуулийн сурагч Бацзоргийн Эрдэнэсувд, хүүхдийн ангилалд Отелло клубын тамирчин Эрдэнэ Мөнхийн Манла, Эрдэнэтийн наран туяанаар төрүүлж дэлхийн аварга шалруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм аа. Отелло спортоор хичээлэхэд нэгдүгürt одоо оюун хүний нөгөө сэтгэлгээ бол ингээд хөгжөөд ургуулan бодох чадвар бол нэмэгддэг. Тэгээд би бас зарим зүйлсийг яг нөгөө Отелло шиг бодоход зарим зүйлсийг их сайн хийдэг болсон. Жишээ нь гэрээ цэвэрлэхэд ингээд яг хаанаас нь яаж цэвэрлэх үү гэд ингээд айгу бүх юмтай холбогдож чаддаг тоглоом учраас надад их таалагдав. Монголын Отелло сонирхчны холбоо энэ жилээс эхлэн хүүхдтэй сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Отелло спортыг заасургаснаар хэд хэдэн зэрэгтэй тамирчид төрөн гарчээ. Яг том үнээр заалахаар бас хүүхдүүд бол бас дургуутсах эсвэл ойлгохгүй байх явдал их тохиолддог. Тэгээд харин яг өөртөө найдлах хүүхдээр ингээд сургуулахаар заалгуулахаар ингээд бас эерэг хандлагатай бас байдаг. Тэгээд би сурагч багшийг энэ 100-аас хойш нүүдлийн соёлын боловсрол гэдэг хөтөлбөрт Отеллогийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүд заахт их сайхан байна. Отелло оюуны спорт анхаарлаа зөв төвлөрүүлэх, олон боломжоос зөв сонголтыг хийх, хүлээстэй, хийсвэр сэтгэлгээтэй, зөв үнэлт дүгнэлт хийх чадваруудыг олгодог юм аа. 70 улсыг гишүүнээрээ нэгтгэсэн дэлхийн Отеллогийн холбоо 1977 онд байгуулагджээ. Монгол улсын энэ холбоонд 2018 онд 68 дахь гишүүн болон нэгдсэн юм аа.